Та эр хүний ноён нуруу. Бүсгүй хүний хатан ухаанаар энэ л амьдралаа босгон байгуулсан. Энэ амьдралд ямар ч утга алга. Яваад өгөлөө. Би ийм амьдралыг хүсэхгүй байна. Гэвч санаанд тань нийцгүй зүйлс орширч амьдрал танаас илүү ихийг шаардаж байна уу? Та ухарч няцахаар шийдсэн гэж юу? Хүнд ч хэлж чадахгүй амьдралын бэрхшээл зовлон байна уу? Тэгвэл зөвлөгч танд зөвлөж байна. Та асуудлаа л өг. Харин бид танд зөв шийдлийг олоход тань туслая. Зөвлөгч зөвлөж байна. Сайн байна уу эрхэм үзэгч, таньда энэ өдрийн амар амгалан айлтгая. Зөвлөгч зөвлөж байна нэвтрүүлгээрээ та бүхэнтэйгээ дахин уулзж байгаадаа би баяртай байна. Тэгээ манай нэвтрүүлэгт нэгэн эмэгтэйн загталд ирснийг та бүхэндээ толилуулъя. Сайн байна уу, намайг А гэдэг 32 настай нүдэн дулаахан хинч харсан дайжгүй бүсгүй. Би нөхөр хүүгийн хамтаар боломжийн амьдардаг. Танаа нэвтрүүлэг цахим хаягнд зочлоод удаж байна. Өөрт болсон зүйлээ бичгээр шийдэж өнөөдөр бичиж байна. Өнгөрсөн шинэ жилийн баяраас өмнө бүх зүйл миний хувьд өөрчлөгдсөн, их өөр болсон. Яагад гэвэл нөхрөө найзтай минь явуулдаж байгааг мэдсэн юм. Яаж ч асуусан эрэгтэй хүн үгүй л гэдэг юм байна лээ. Бас их нуудаг байсан. Эцэст нь хамт авахулсан дотн зургийг нь үзүүлж байж бүх юмны учир тайлагдаж энэ бүхнийг мэдсэн юм. Би энэ хоёрт маш их гомдож байна. Өдөр бүр нууцаар уйлж амьдралаа бодоод бүхнийг мартахын тулд нөхөртөө энэ талаар ч хэлэхээ байсан. Яаж чадаж байна гэдэг үг цээжинд одоо болтол байсаар л байна. Тэдний талаар мэд хүртлээ ухаан жолоогүй ажиллаж энэ амьдралынхаа төлөө өөрийгөө хүртэл мартаад байсан би гэдэг хүн үнэхээр гүн шоконд орсон юм аа. Одоо бүхнийг мартахаар шийдээд амьдралаа бодоод шүд зугаад нөхөртөө боломж олгосон хамтдаа амьдарч байгаа. Эцэст нь та бүхнээс асуу, эр хүн яагаад аргаар тавьдаг юм бэ? Тэгээд дараа нь яагаад бүх зүйл ил болсон хойно л миний буруу гэд ирдэг юм бэ? Тэр хүүхнээ үнэхээр мартсан болов уу? Юуны төрөнд загтал битсэн эмэгтэй танд бас өөрийнхөө хувийн асуудлыг ярьж, бичиж бидэнд хандсан таны зориг, таны итгэлийг хараад бас талархаж байна. Тэгээд баярлалаа гэж хэлээ. Тэгээд нөгөө талаар танд бас болсон энэ зүйлийг загтлаас ч уншаад таны сэтгэл ямар хэцүү байгааг ч гэсэн би бас хамт мэдэрч хуваалцахыг хичээж байна. Тэгээд энэ зүйл ч гэсэн харамсалтай байна гэдгийг бас тантай адилхан би бас хуваалцч хэлмээр байна. Тэгэхээр өнөөдөр мэдээж олон гэр бүлүүд хэдийгээр сайхан амьдраад бүрэн бүтэн бие биендээ итгээд үнэнч байдлаар амьдарч байгаа ч гэсэн бас зарим нэгэн гэр бүлийн хувьд одоо бие бинийгээ гомдоох, үнэнч бус байдал гаргаж эхнэр буюу нөхрийгөө мдээгүй хэмээн итгэж өөр хин нэгэнтэй гэр бүлийн үнэнч бус байдлыг эвдэн ийм асуудалд ороо явж байгаа зүйл ч гэсэн бишгүй бас байдаг байгаа. Тэгэхээр энэ зүйлийг хатуухан хэлэх юм бол энэ бол завхаарл, садар самуун гэж хэлмээр байна. Тэгэд хамт амьдрахдаа би бидээ үнэнч байна гэд хамт амьдрсан тэр зүйлээсээ урвж би биенийхээ тэр халуун сэтгэлийг эвдэж завхаарлын ийм асуудалд орсноор ямар их гэр бүлээ сүрүүлж тэр сайхан итгэлээ ингээ хуулж байгаа вэ гэдгийг хүмүүсийн жишээ амьдрал дээр ч гэсэн ингээд харахад бол харамсалтай байдаг байгаа. Тэгэхээр би завхаарл гэдэг зүйлийн талаар бас та бүхэнтэйгээ ярилцах зүйл байна. Тэгээд мэдээж хүмүүс бидэртэй хайртай эрэгтэй эмэгтэй хоёр хүн учрахтаа би хизээ нэгэн цагт чамаас өөр хүнтэй явалдیں шүү гэж ингэж би биэндээ мэдээж хайртай болж суудаггүй, гэрэлдэггүй байгаа. Харин нэг мэдэхэд нэг л өдөр хин нэгнийхээ сэтгэл итгэлийг хуглаад ингээд завхаарл гэдэг зүйлээр орсон тохиолдолд энэ маань эргээд тэр гэр бүлийн амьдралд ямар их сүрлийг, ямар их хохирол гар завчирж байгаа вэ гэдгийг бодохгүйгээр яг ийм алхам хийсэн тохиолдол маш хүнд байдаг байгаа. Тэгээ түүнээс болж ирэх садар самуун завхаарлаас болж ирэх үр дагавар
өөрөө хийсэн зүйлээсээ илүү хэд дахин нугалж төлөх хэмжээнд хүрдэг тийм аюултай одоо тоглоом байдаг байгаа. Тэгэд эргээд тэг өөртөө болоод гэр бүлдээ авчрах хор ур шиг аюул нь 2 3 тэг хэд л бол хэд дахин 10 дахин илүү хор уршиг авчирдаг. За энэ ямар хор уршиг авчирдаг юм бэ? Мэдээж гэр бүлээс үнж бус байсан тохиолдолд тэр анхны хайрын гайхамшигтай хайрын сэтгэл эвдсэн. Энэ анхны сайхан сэтгэл эргээд ямар үнцээр олдох вэ? Эргэж олдно гэдэг бол өөрөө маш хүнд байдаг. Эргэж үүнийг буцааж төлнө гэдэг бол тэгээ ямар ч үнэтэй одоо зөөрлөшгүй тийм байдаг байгаа. За мөн эрх хор хохирлын хувьд бол эдийн засгийн хувьд ч гэсэн хохирлтой байдаг. За бие махбодын хувьд өвчин болон ямар нэгэн тэг бас бие махбодын хохирлыг ч гэсэн авчирч байдаг. Тэг бие махбодын хохирол, эдийн засгийн хохирол, сэтгэл зүйн хохирол гэдэг ингээд 3 том хохирлыг өөртөө болоод гэр бүлдээ авчирч байгаа юм аа. Тэгээ энэ үр дагаврыг бодож наана нь ингээд бодох юм бол бас гэр бүлээ хамгаалж авч үлдэх шийдвэрийг хүмүүс гаргаж болдог байгаа. Тэгээд юм хилээж ярихад амархан байдаг ч гэсэн яг амьдрал дээр бас ийм зүйл хүмүүс те бид нар мэдсээр байж ийм зүйл гаргадаг алдаа байгаа. Гэхдээ энэ зүйлийг тэг хүн ч гэсэн ингээд гэр бүлийнхаа итгэлийг эвддэг зүйл байгаа юм чинь гэд бас энийг зүгээр орхиж мэдээж явж болохгүй байгаамаа. Тэгэхээр завхаарл гэдэг зүйл маань өөрөө авчирж ирж байгаа үн тэг төлж баршгүй үнэн нь хичнээн аимшигтай гэдэг би та нарт яг нэг дүрслэлээр тайлбарлая гэж бодож байна. Зөвлөгч зөвлөж байна. Би самбар дээр зурж та бүхэнд ойлгуулахыг хичээе. За хүний биеийн бүтцээр бид бүхэн 3 хэсгээс бүрддэг байгаа. Бие махбод, зүрх сэтгэл, сүнс гэсэн 3 хэсгийн нийтлэр бүхэл бүтэн нэг бие хүн байна. За энэ 3 тойрог дээр би зурж харуулъя. Тэгээд хамгийн гадна тойрог маань болохоор яг бидний бие махбодын хэсэг гэж үзвэл бидний харагдаж байгаа болон харагдахгүй байгаа бүх ид эрхтэнгүүд. За 2 дахь тойрог маань бидний зүрх сэтгэлийн хэсэг байна. За энэ зүрх сэтгэлийн маань хэсэг бидний оюун бодол, санаа, зүрх сэтгэл хөдлөл гэсэн хэсгүүд байна. Тэгээд зүрх сэтгэл маань өвчтөө байна уу, эрүүл байна уу, сэтгэл хөдлөлөө ямар байна гэдгээс шалтгаалаад өдөр бүр амьдралдаа олон сонголт шийдвэрүүдийг бас гаргаж явж байдаг. Бие маань бас чухал хэсэг энд байна. За энэ дотор тойрог нь хамгийн чухал жинхэнэ одоо яг та би хинбэ гэдэг энэ хэсэг байна. Тэгээ үүнийг болохоор сүнс гэж хэлэн. За тэгээ сүнс, зүрх сэтгэл, бие махбод гэсэн энэ 3 нэгдлийг нэгдэжээж одоо бүхэл бүтэн яг хүн гэдэг зүйл маань байна. За одоо завхаарл дээр цөмөр бас ярьсны дагуу зургаар харъя. Тэгээ чухам яаж холбогдоод байгаа юм бэ гэдгийг. За энд нэгэн эрэгтэй эмэгтэй хоёр, эхнэр нөхөр хоёр гэр бүлийн амьдралаар амьдраад эд маань нэг хүүтэй байгаа. За ингээ эхнэрийг би гурвалжин дүрсээр авлаа, эмэгтэй хүнийг. За нөхөр буюу эрэгтэй хүнийг юм дугуй дүрсээр авчлаа. За энэ хоёр гэрэлсэн одоо нэг гэр бүлийн хүмүүс байна. За гэтэл нөхөр нэг эмэгтэйтэй холбогдсон байгаа. За энэ эхнэр нөхөр хоёр маань яг нэгдэж нэгэн бие болж гэр бүл болсон. Тэгвэл эхнэр нь ч тэр нөхөр нь ч тэр бие махбод, зүрх сэтгэл, сүнс гэсэн энэ 3 зүйлээрээ нэгдээд энэ хоёр маань нэг бие болж яг нэгэн гэр бүл гэдэг зүйлийг бий болгосон байгаа. Нэг бие болсон хүмүүс. Сүнсээрээ ч нэгдсэн, зүрх сэтгэлээрээ ч нэгдсэн, бие махбодороо нэгдсэн ийм хүн. За гэтэл энэ эрэгтэйгийн хувьд болохоор одоо садар самуун завхаарл буюу өөр гэр бүлээс гадуурх өөр хүнтэй холбогдсон байна. Тэгвэл энэ холбоос юу хэлж байгааг яг ялгаагүй бэлгийн харьцаа гэдэг энэ зүйлээр дамжуулаад сүнс, сэтгэл, бие махбодороо бас холбогдоод энэ бол бас л ийм холбоос нэг бие болсон шиг ийм
зүйл бас үүсчихэж байгаа. Тэгвэл энэ эмэгтэй хувьд магадгүй урд нь тэгээ бас нэгэн эрэгтэй үнтэй бэлгийн харьцааны холбоотой байсан байлаа гэж үзэхэд энэ хоёр бас сүн сэтгэл биеэрээ дамжин нэгэн бий болсон. Тэр бэлгийн харьцаа гэдэг зүйл маань яг хүмүүсийг сүнсний хувьд, зүрх сэтгэлийн хувьд, бие махбодын хувьд нэгтгэж байдаг юм нарийн нандин харилцаа байдаг. За тэгээд энэ холбоос үүсэл. Энэ эрэгтэй магадгүй бид нар энэ хоёр хүн, гэр бүлийн хоёр хүн энэ хүнийг бол танихгүй, энэ хүнийг танихгүй, мэдхгүй ч гэсэн тэгээд энэ харилцаа маань бэлгийн харилцаа өөрөө ингээд ийм сүлжээ холбоос ингээд явж байгаа. За магадгүй энэ эмэгтэй найзтай нөхөртөө байсан байна гэж бодъё. Ингээ харах юм бол энэ эмэгтэй энэ хүнтэй холбоотой байсан. Энэ хүн маань бас нэгэн эмэгтэйтэй ингээ холбогдоод за энэ эмэгтэйтэй магадгүй хоёр ч хүнтэй холбогдсон харилцаатай байсан байна. Энэ эрэгтэй маань за энэ чинь нэг эмэгтэйтэй хахад энэ эмэгтэй одоо хоёр хүнтэй. За энэ эрэгтэй ч гэсэн тэгвэл бас хідэн ч эмэгтэйтэй холбогдсон байж болно. Нэг бүсгүйтэй найзалж ирсэн юм уу? Хоёр бүсгүйтэй найз. За энэ эмэгтэй бас нэг эрэгтэй гэр бүлтэй юу, найзтай бэлгийн харьцаагаар холбогдсон энэ холбоос үед. Энэ эрэгтэй бас 2 ч юм уу, 3 ч юм уу одоо хидж байж болно. Ингээд харах юм бол энэ бүх бэлгийн харьцаагаар дамжуулаад энэ хүмүүс хоорондоо бие махбод зүрх сэтгэл сүнсээр нэгдмэл нэг болсон гэсэн үг. Энэ нэг та бүхэн сонсоход ойлгомжгүй сонирн байж магадгүй. Гэхдээ энэ бол үнэн яатчгүй ийм холбоос сүлжээ үүссэн зүйл болдог. Яг л аалзны тор гэдэг зүйл ямар байдаг вүлээ? Аалзны тор гэл бүх зүйлээрээ холбогдсон ийм торн сүлжээ. Сүлжээний кампанид хүмүүс хэлзэл сүлжээ үүсдэг шиг яг ийм холбоос. Тэгвэл энэ бүх одоо танихгүй энэ гэр бүлийн маань хүмүүст ямар ч холбоогүй юм шиг огт мэдэхгүй хүмүүс гэж байгаа боловч тэр сүнс сэтгэл биеэрээ холбогдсон бүх холбоос энэ гэр бүлтэй бас холбогдсон гэсэн үг. Инхээр гэр бүлийн амьдралынх нь харилцаа, санхүү, эрүүл мэнд, үр хүүхэд гээд энэ бүх амьдрал дээр нь тэр сөрөг одоо хэцүү янз бүрийн таагүй зүйлс ч гэсэн орж ирэх боломжтой байгаа. Тэгээ гэр бүлээ үнэнч ариунаар нандинаж авч явснаар гадны ямар нэгэн хортой аюултай тэр ирэх үр дагавруудаас гэр бүлээ хамгаалах учраас ерөөсөө эхнэр нөхөр хоёрын хувьд өөрсдөө л нэг бий болсон бол яг энэ харилцаагаа л тэгээд төгсгөл хүртлээр амьдралынхаа төгсгөл хүртэл нанднаар цэврээр аваа явах юм бол гэрүүлдээ гаднаас орж ирэх халдлага, гаднаас орж ирэх тэр бүхий л одоо хортой үр дагавруудаас үр хүүхдээ гэр бүлээ өөрсдийгөө хамгаалаад авч явах юм байна. Ийм учраас л ерөөсөө гэр бүл маань үнэнч байгаасаа биедээ одоо алдсан харилцаагаа сэргээж бие бинийгаа ойлгож үнэнч амьдраасаа гэж бас хүсэж байгаа юм аа. Зөвлөгч зөвлөж байна. Одоо хор хөнөөлтөй үр уршигтай юм аа гэдгийг та бүхэн ойлгоорой. Үүнийг бас шийдвэрлэх арга зам байгаа. Яана тэгвэл энийг сонсоод хүнтэй яана одоо тэгээд би чинь яах юм бэ? Гэр бүлээ яах юм бэ? Тэг бүр амар замбраагүй юм болцсон байж тээ яах юм бэ? Тэгвэл энийг бас тайлах арга зам нь бий. За та нэвтрүүлгээр бол тань шууд энэ зүйлийг тантай ярилцахад бол боломжгүй байгаа учраас нэвтрүүлгийн дор гарч байгаа утсаар та бидэнтэй хандаад тэгээ та бидэн дээр ирж уулзаж зөвлөгөө авч болно. Тэгвэл бидэнд бас танд гарах арга замыг цэвэрлэгдэх, ариун байх, гэр бүлээ аварч үлдэх энэ арга замд чинь бид нар хамт байж туслахыг хүсэж байна. Тэгээ нэвтрүүлгийг сонсож байгаа загтал битсэн эмэгтэй та бидэнтэй уулзаарай. Мөн бас ирж уулзахыг хүсэж байгаа бусад хүмүүс ч гэсэн бидэнд хандах юм бол бид нээлттэй таныг хүлээж авах болно. Тэгээ та бүхэнтэй аз жаргалыг хүсээ тэгээд дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай. Утасны дугаар 75 75 95 тэгтэг 75 85 95 тэгтэг